За сайн мэцэн өрхөн үзэгчтэй. Нийслэлд бол парк шинжилгээний ажил бол үе шаттайгаар үргэлжилж байгаа. За орч өдрөөс эхлээд нийслэлд 15 цахилгаан 100% цахилгаанаар ажилладаг цахилгаан автобусууд бол үйлчлэгэнд гарсан байгаа. За үүнтэй холбоотойгоор бид зорчигч тээвэр 3 олон нийтийн өмчөд аж ахуй тооцоотой үйлдвэрийн газрын ахлах инженер Наран Туяатай холбогдож тухайн цахилгаан автобусын тухай мэдээллийг та бүхэнд өгөх болно. За нийслэлээс бол үе шаттайгаар парк шинжилгээг бол хийгдэж байгаа. За үүний дотор бол зорчигч тээвэр 3 орон нутгийн өмчт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар манайд бол 46 тээврийн хэрэгслийг бол хэрэгслэр эхний ээлжинд парк шинжилт хийхээр төлөвлөгдөж гэрээнд гар усах зурагдаад үүний хэрэгжилт явагдаад одоогоор бол 36 тээврийн хэрэгсэл нь бол одоо ирсэн ингээд байж байгаа. За энэ хүү тээврийн хэрэгсэл нь бол 100% захиргаанаар ажилладаг одоо байгальд ээлтэй эко тээврийн хэрэгсэл байгаа. За үүнээс 15-ыг бол өсгчдрөөс эхлээд офицеруудын ордон ханы материалд 4 тээврийн хэрэгсэл, офицеруудын ордон 5 шард 6 тээврийн хэрэгсэл, хот орчмын чиглэл болох налаах офицеруудын ордон чиглэлд бол 5 тээврийн хэрэгсэл ингээд 15 тээврийн хэрэгслийг шугамын үйлчилгээнд ажилуулчаад байж байна. Ер нь бол уг автобусууд 100% цахилгаанаар учраас сэнэглэлтийн цэгүүдийг эцсийн буудлууд дээрээ байрлуулж байгаа. Эднэр нь бол одоо шугамын үйлчилгээнд гараад ажиллаж явах хооронд бол завсар дундуур сэнэглэх юм төлөвлөлттэй ингээд зохицуулж байгаа. Одоогоор бол 15 тээврийн хэрэгслээ бааз дээрээ одоо шөнийн цагаар цэнэглээд тэр цэнгээрээ 200-аас 200 яг тэрэг бүр өөр байна. 200-аас 240 км одоо замыг туулж тэгээд үйлчлэгээ үзүүлээд тэгээд үйлчлэгээг бол тоглолтоор ажиллуулж чаднаа. За энэ тээврийн хэрэгсэл нь бол 26 хүний судалтай. Тэгээд энэ хоёр одоо судал бол дахир дутуу хүний судал гэдэг энэ зориултын хоёр илүү судалтай ийм тээврийн хэрэгсэл байгаа. За тэгээд бүтэн дотроо бол камераар хангагдсан ингээ хоёр телевиз бас байрлуулсан ийм онцлогтой автобус байгаа. За тэгэхээр хүмүүстчтэй та бүхэндээ бас туршилтаар явсан давхар автобусыг 6 сар туршиж одоо барьсан жолооч нацгийг та бүхэндээ танилцуулж байна. За тэгэхээр түүний хувьд бол яг 100% цахилгаан автобусыг 6 сарын турш барьсан учраас одоо энэ төлөв цахилгаан автобусыг барих туршлага бол сайн байгаа л гэж бодож байна юм. Ер нь бол яг нэг цахилгаан автобус нь энгийн автобусаас юугаар ялгаатай вэ? Барихад амархан байна уу эсвэл илүү хэцүү байна уу? Хийж дамар нэг автомат тоо чимээ байхгүй утаа байхгүй байгальд ээлжтэй бааз байхад маш гоё те бааз дээр үзсэн. Бааз болгон дээр нөгөө төр цэнэглэлт хийж байгаа гэсэн. Ер нь цэнэглэхэд тэгэхээр хэцүү төвхтэй вэ? Цэнэглэх нь амархан шүү дээ. Нэг 30-40 минут цэнэглээд дүүрчихдээ. Өдөр нэг цэнэглээл. Өдөртөө явчихдаг. Тоноглолын хувьд энэ энгийн автобусаас юугаараа бас ялгаатай давуу талтай зүйлүүд байгаа ах тийм ээ? Одоо энэ 9 ширхэг камертай. Тэгээд дэлгэцэн дээр ингээд орж байгаа. Давуу тал. Камераараа ерөнхийдөө зорчигчтой хянаад магадгүй нөгөө хулгай гарах ч юм уу ерөөсөө бүх юм камераар хийнэ. Засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай баг инженер бас нөөц бололцоод хэр байгаа вэ? Ер нь бол бас бид нар энэ хоёр автобусыг нэг автобусыг жил нөгөө давхар автобусыг 6 сар Монголд одоо явуулж туршиж үтсэн учраас тэр одоо баг хамт олон бол бүрдсэн. Тэгээд ажиллаж байна.